Банкураас мэдчилжээ. За өнөөдөр та бүхэндээ бид хоёр дахь удаагийн Q&A буюу хүмүүсийн одоо Instagram-аар ирсэн асуултуудад хариулах байгаа. За сүүлийн үед ер нь нөгөө нэг хүмүүсээс ер нь төстэй асуултууд айгүй их давтагдаж ирж байгаа. Тэгээд бид хоёр ингээд бас бичлэг дээр дурддагсан юмнуудыг хүмүүс их асууж байгаа учраас шууд ингээд хүмүүсүүдийн одоо асуултууд нэг бүрчлэн хариулахаас илүү бичлэгээр ингээд хариулахаар шийдсэн байгаа. Тийм болохоор бид хоёрын бичлэгийг айгүй сайн үзээрэй, дэмжээрэй. Тэгээд энийг хэрвээ та бүгдээс ахиухан шиг асуулт ирээд байвал бид хоёр чадах ятгаараа 7 хоногт нэг хийх болно. Эсвэл асуултуудаа цуглуулж 2-7 хоногт ч юм уу тий 3-7 хоногт нэг гэж хийхээр болсон. Тэгээд ерөнхийдөө бол нэг бүрчлэн хариулаад ах бид хоёрын одоо цаг одоо юу хөрөхгүй байгаа болохоор тэгээд ялангуяа нөгөө нэг юм давтагдж байгаа юмнууд их байгаа болохоор тийм болохоор та бүх маань ойлгоно гэж найдаж байна. За сүүлийн энэ одоо асуултууд маань болохоор сүүлийн 2-7 хоногийн хугацаанд ирсэн асуултууд байгаа. За тэгээд за шууд асуултанд хариулж очих. За тийм. Сайн байна уу? Канадаас Монгол руу яаж мөнгө шилжүүлдэг вэ? Foreign worker хийхээр авах гэж байгаа юм. Монголын альч банкны данс руу мөнгө явуулж болох уу? Монголдо долларын данс нийлгээд тэрлүүгээ хийлгээд байж болох уу гинэ. За энэ ч болохоор яг нөгөө банкар мөнгө шилжүүлж болдог. Гэхдээ шимтгэл маш өндөр байдаг. Тэгээд яг энд байдаг монголчууд яадаг вэ гэхээр нөгөө BC Mongolia гэдэг одоо манай мужи монголчуудын вебсайт байдаг байхгүй. Facebook зур хуудас байдаг байхгүй. Тэн дээр монгол руу мөнгө шилжүүлэх хүн байгаа юу гэд байгаа хоорондоо холбогдоод явуулж болдог. Тэгсэн тохиолдолд одоо нөгөө нэг эн чинь Монгол данстай хүмүүс ч юм уу Монголоос мөнгө авах хүмүүс хоорондоо ярилцаад мөнгө шилжүүлээд авчиж болдог. Тэр нь хүмүүстэй хамаагүй одоо шимтгэлийн мөнгө төлөхгүй баг байдаг болохоор ер нь маш боломжтой. За тэгээд бас юу яаж болох юм бэ? Хэрвээ үнэхээр энэ хүн ингээд эндээ ажиллаад цалингаа зүгээр шууд Монголын данс руу оруулах гэх юм бол wire transfer гэдгийг Монголын дансаас авчиж болох юм байна. Wire transfer гэдэг нь болохоор яг тийм олон улсын гадаадаас байнга оруулж ирдэг дансны нэрлэлт юм байлээ. Тэгээ тийм болохоор хэрвээ Монгол данс руугаа байнга явуулъя гэх юм бол тэр данс руугаа оруулчих болно. Үгүй бол энэчээ зүгээр цалинчин болохоор данс руу ч байнга e-deposit-ээр автоматикаар авчдаг байгаа. Гэтэ угаасаа энэчээ байж иж Монгол руу явуулсан дээр ах л та. Ягаад гэвэл энэчээ нөгөө нэг сарын төлбөрөө төлнө, усны мөнгөө төлнө гэх янз бүрийн мэдээж сарын хэрэгцээний чинь төлбөр гарах болохоор тий. Тэгэхээр ерөнхийдөө бол яг Соныгийн маань хэлсэнчлэг таньдаг Монгол ахын дүүсээрээ ингээд шилжүүлж бол хамаагүй амар. Банкаар бол явуулж болно гэтээ шилжүүлүүтэй. Тийм. За хоёр дахь асуулт руу орох уу? Сайн хоёроо сайхнаас та хоёрын блогийг үзэж эхэлсэн юм аа. Канадын талаар мэдээлэл оруулахад баярлалаа. Баярлалаа. Тэгээ та хоёроос нэг зүйл хүсэх гэсэн юм аа. Канадад байгаа гадаад оюутнуудын хувьд одоо ковидтай холбоотойгоор цагийн ажлын олдоц хэр байгаа вэ? Цаг үеийн байдлын талаар мэдээлэл, блог, пост оруулаад өгөөч. Ихэнх улсууд оюутнуудыг хүлээж авахгүй хилээ хаачсан байгаа. Хэдий ч Канада оюутнуудыг Канада болохоор оюутнуудыг хүлээж авч байгаа гэж сонссон. Виз гаралт хэр байгаа бол энэ талаар их сурвалжтай мэдээлэл хүргэж болох уу? Баярлалаа гинэ. За баярлалаа. За тэгээд эхний асуултанд нь хариулахад яг одоогийн байдлаар бол цагийн ажил олдолцсон маш их байгаа. Ягаад гэвэл энд амьдардаг байсан оюутнууд нь ерөнхийдөө бол гэрлүүгээ буцсан, ээж аав дээр очсон. Тийм болохоор цагийн ажлын хувьд хүмүүсийн цомгтол нь бага байгаа. Тэгэхээр ажил олдолт нь их гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол ажил олдолт нь их гэсэн үг. Тийм. Тэгээд хоёрт нь болохоор тийм Канадаас ер нь бол оюутнууд маш их ирж байгаа. Бид хоёрын мэдж байгаа шиг одоо нэг баг гарын 5% хүмүүс ирсэн тий саяны коронавигийн үеэр. Тэгэхээр энэ бол их сурвалжтай. Тийм бас ингэж байгаа юм лээ. Канад болохоор нөө оюутнууд бижэд хүлээж авч байгаа. Тэгээд нэг юм ингээд их юм бол гаднаас оюутнууд ирэхээр бол Канадад карантинлэгдэнэ. Карантинлэгтээ заавал Канадын зааж одоо засгийн газраас нь заасан хотелд карантинлэгдэнэ гэж байгаа байхгүй юу. Тэр нөгөө Fairmont хотел гэдэг амар үнэтэй хотел 3 хоног байхын тулд ойролцоогоор $2000 төлнө. Тэр нь угаасаа бүр заавал шаардлага гэсэн. Тэгэхээр одоо энгийн үеийг бодвол карантинлэгдэх. Тэрийг нь ер нь бол одоо засгийн газар хотелд дэмжижл яаж байгаа юм шиг үлээ. Тэгээд амар их зардал ихтэй байгаа. Яг энэ үеэр ирж байгаа болвол тэгээд давхар тэндээ 3 хоног карантинлэгдчихээд тэндээсээ гараад дахиад нөгөө нэг дараагийн байртанда 14 хоног карантинлэгдэж байгаа. Тэр нь вакцин хийгдсэн хийгдэггүйгээс юусаа хамаарахгүй аль аль хүмүүс нь хоёулаа карантинлэх шаардлагатай байгаа шүү. Дараах нь үлээ. Ихэнх улсууд оюутнуудыг хүлээж авдаг уу? Виз гаралт гэнэ тий. Тийм виз гаралтын хувьд бол ер нь бол юу байхгүй л гэж би бодож байна. Ямар нэгэн ковидоос хамааралтай тийм юу байхгүй байх гэж бодож байна. Ингээд гарах одоо юу гэж амар болох. Ялангуяа оюутнуудын хувьд бол тийм оюутнуудын хувьд болохоор виз гаралт нь маш энгийн байгаах. Яг
хэвийн хэмжээгээр явж байгаа. А мэдээж Канадын ер нь бол process timing нь айгүй удаан байдаг. Тэгэхээр жоохон delay хийж магадгүй. Тэрнээс бол одоо PR ч юм уу те super visa эднэрээр ирж байгаа хүмүүсийг бодвол арай жоохон хурцтай энгийн тэгээд боломжоор л ирж байгаа. Тийм болооч тэр унаашаа Монголоос 5-6 хүн ирсэн баг гэж бодож байна. Тэр гэхдээ бас юу энгийн үеэс удаан байл шүү дээ. Одоо би нөгөө нэг энгийн үед оюутны визагаа ингээд сунгуулна шүү дээ. Тэгэх юм бол нэг 20 хоног моног ч юм байдаг хгүй. Тэгсэн чинь би яг ковидээр сунгуулсан чинь 60 хоног моног лөө. Тэгэхээр бас яг удаашилтай байгаа юм. Тийм удаашилтай байгаа. Гэхдээ яг нөгөө PR ч юм уу те супер визагаа бодвол хамаагүй гайг байх гэж бодож байна. Хугацаа нь тийм. За дараагийн асуулт руу гарах тийм. Сайн байна уу? Би Канада руу сурахаар явъя гэж бодож байна. Байр ажлыг яаж хайвал зүгээр бэ? Баярлалаа гинэ. За энэ талаар бит хоёр яг тусдаа байрны бичлэг гэж хийсэн байгаа. Канадад байр хэрхэн олох вэ? Ямар байр яаж олох вэ гэдэг талаар мөн ажлын талаар бас ярьсан байгаа. Бит хоёр бүр тэрийг хоёр хэсэг хувааж хийсэн. Цагийн ажил болон цалингийн ажил гэдээ хоёр хэсэг болсон байгаа. Тэгээд бит хоёроос энэ асуулт асуусан хүн та тэр бичлэгүүдийг үзээрэй, хэрвээ нэмэж асуух мэдээлэл байвал яг нарийн бөгөөд тодорхой хариулахгүй бол бит хоёрыг яаж хариулахаа мэдэхгүй. Тийм баг шүү. Тийм. Хай, би Монгол байдаг юм аа. Энд Монтрел руу IELTS оноогүй мастерт явуулна гэж байгаа юм аа. Энэ мууч хэрвээ боломжтой бол хариулаад өгөөрэй. За, Монтрел болохоор ер нь одоо бит хоёрын байдаг BC муужаас маш өөр. Тэнд манайх ч болохоор ер нь голдуу англи хэл ашиглагддаг. Монтрел болохоор нөгөө Франц юу айгүй ихтэй. Францаас одоо Франц соёл нь маш их ингээд юу байсан үлдсэн тийм одоо мууж байгаа. Тэгэхээр яг Монтрелдээ бол англиас л Франц хэлийг айгүй ашигладаг гэсэн тийм. Монтрелдээ болохоор яг 50-50. Ерөнхийдөө бол англиж ашиглагдана. Юу Францд ашиглагдана. Гэхдээ манай мэдээж Ванкуверыг бодвол Франц нь илүү ашиглагддаг яагаад. Тэгвэл 50 одоо 60-40 гэдэг хуваар ч юм уу тий. Тэгээ энэ мужийн хувьд болохоор маш том хот. Тэгээ бас ажил олдолц гайгүй байдаг. Мэдээж ажил олдсон нөгөө нэг 50% ярьдаг болохоор яг хоёр хэлтэй байж иж л Монтрел хотод ажилд амжуул зүгээр ах гэж бодож байна. Тэрнээс бол Квебек хот нь бол тэр чигээрээ Франц. Тэгээ Монтрел нь болохоор арай гайгүй нэг англиарч ярьдаг, францаарч ярьдаг. Ажилд орох ч юм уу те сургууль эднэр байх юм бол энэ хоёр хэлийг заавал шаарддаг байх гэж бодож байна. Яг хуу давуу талынхан бол очих юм бол Франц хэлээс сурах боломж амар сайн гэсэн юм шүү дээ. Монтрел руу нүүчвэл тийм. Тэгэхээр хоёр хэлээ хоёулангийн сайн сурах бах, хоёулангаар нь сайн ярих хэрэгтэй баг. Дараагийн асуултыг орё. Сайн нөө хоёроо бичлэгүүдийн байнга үздэг юм аа. Канада руу цагаачлах төлөвлөгөөтэй байгаа юм. Урт хугацааны визтэй болбол хүүхдийн мөнгө, группийн мөнгө гих мэт халамж авдаг уу? Завтаа үедээ хариулж өгч тус болоорой баярлаа гинэ. За энэ хүнд хариулахад болохоор орлогоос хамаарна. Нэг хүний одоо ганц би ээж 2 3 хүүхэдтэй байвал тэр ээжийн цалингийнх нь мөнгө нь жилд одоо 30 ч юм уу те 40 мянган доллараас бага байх юм бол мэдээж хүүхдийн мөнгө гэж аавна бас ганцаараа өрх толгоосон эмэгтэй гэсэн үднээс бас төлбөр авдаг байгаа. Ерөнхийдөө бол энэ чинь ганцаараа байсан ч гэсэндээ ганцаараа хүн амьдарч ивэл бас ер нь бол группийн мөнгө авдаг юм шиг байна. Тэгээ бас хөнгөлөлт идэлт юм билээ. Одоо нөгөө нэг мөнгө авахаас гадна бас хөнгөлөлт идэлт юм билээ. Дараагийн асуулт маань болохоор ингэ сайн бацхан уу эгчин та хоёроос зөвлөгөө авах гээд эгчин 40 настай 4 хүүхэдтэй Канадад суралцахаар төлөвлөж байгаа юм аа. Манай том хүү энэ жил 8 дугаар анги төгсөж байгаа. Би international student-ээр очиход том хүү маань high school-д сурахад төлбөр хэд байдаг бол мэдээж ойлгочтой хэлээд өгөөрэй. Та хоёр YouTube дээрх баг бүх бичлэг үзье. Баярлалаа. Та PR-оор ч юм уу те энэ ч яг цагаажилж ирж байгаа нөхцөлд болохоор хүүхдүүдийн сургалт нь болохоор төлбөргүй байгаа. High school-ийн хувьд болохоор сурагчид жилдээ $8,000-аас $14,000 төлбөртэй байд юм биш шүү. Тэгээ энэ болохоор зөвхөн улсын сургууль мөртлөө ийм төлбөртэй байгаа. Тэгэхээр хувийн сургууль нь бүр илүү баг. За сая болохоор нөгөө Instagram-аар ирсэн асуултанд хариулаад дуусчлаа. За дараа нь болохоор YouTube-ийн комментээр ирсэн асуултуудад бас хариулъя. Сайн байна уу? Та хоёртай хуваараа зөвлөгөө авмаар байна. Яаж холбогдох вэ? Хариу хэлээрэй баярлалаа. За энэ дээр бит хоёр одоо ийм бодож байгаа. Нэг бодсон юм аа бит хоёрт. Тэр нь юу вэ гэхээр бит хоёрт маш их ингээд асуултууд ирж байгаа болохоор бит хоёр ер нь
одоо чадхаараа ер нь бол ингэж бичлэг хийж хариулахаар шийдэж байгаа. Харин ингээд бичлэг дээр дурддаггүй зүйлийг ч юм уу цааш нь бүр бит хоёртой одоо хувьчлан холбогдож асуух гэж байгаа бол бит хоёр ингээд удахгүй patreon.com гэдэг вебсайт дээр аккаунт нээж байгаа. Энэ болохоор ер нь бол бит хоёрт donation өгөх маяг юм баггүй юу. Тэгээд тэн дээр donation өгсөн хүмүүстээ яг ингээд хувьчлан одоо зөвлөгөө өгнө гэж бит хоёр тийм бодолтой байгаа. Тэгэхээр ерөөхдөө асуух зүйл байх юм бол DM-ээр бичих юм бол бит хоёр ингээд бичлэг хийчихнэ. Харин бүр ингээд цаашаа бүр илүү ингээд авшруулж сумаар байвал тэгэж бас бит хоёрыг дэмжиж тэгэж болно. Тэгээ бит хоёрыг үнэлээд тиймэрхүү donation өгөөд бит хоёроос ингээд хувьчлан тодорхой асуултууд авч болно. Түүнээс бол бит хоёр яг асуултуудаа цуглуулж агаад нэг бичлэг олгоод энийгээ ер нь цуврал маягаар авч явъя гэж бодож байгаа. Тэгээд тийм. Одоо энэ дээр нэг юм хэлэхэд бит хоёр гэхдээ Алиса маань болохоор энд одоо надаас илүү удаан амьдарч байгаа. Би болохоор энэ чи зүгээр ингээд сурч байгаа хүмүүс ямар нэгэн тийм визний зөвлөгөө ч юм уу их тийм өгөх албаас нэрх бол байхгүй. Харин зүгээр өөрсдийнхөө мэддэг зүйлийг хүмүүст хүргэе гэж бодож байгаа шүү. Тийм болохоор ингээд одоо бит хоёрын бас тэг хэлж өгөх зүйл бас юм хязгаар байгаа гэдгийг бас ойлгоод тэгээд өөртөө их шийдвэрээ гаргаарэ гэж бодож байна. За баярлалаа. Sorry гэдэг нэрээ сонирхолтой байна штэ. Excuse me гэдэг үгийг хэрэглэх тийм баг байдаг гэж юу. Яг хөө хэрэглэлтэй гэхдээ ерөнхийдөө бол байнга минут секунд болгон sorry гэдэг excuse me гэдэг арай жоохон excuse me юу хэлсэн бэ гэж асуудаг ч юм уу те excuse me жоохон холдож байгаараа гэдэг үед хэлнэ. Sorry болохоор зүгээр нэг жоохон шүргэх ч юм уу те нэг тиймэрхүү юмд ер нь бол байнга sorry гэдэг байгаа. Sorry гэдэгтээ амнаас гарахад амар те excuse me гэх нэг тийм excuse me гэдэг байгаа юм шиг санагдаад байна. Арай нэг надад санагдаад. Хей, хэрэгтэй мэдээлэл байна. Баярлаа. Тэгээд миг хэрэгтэй санагдаж байгаа шүү. Амжилт гинэ. За баярлаа. Мигтэй байна. Мигээ заримдаа мартчихад байдаг. Манаас нь баярлаа. Хэрэгтэй мэдээлэл хүргэгдэгт баярлаа. Канадад одоо хөл хоройтой байгаа юу? Ажил олдоц хэр байдаг бол харилцсан тий? Одоо гэхдээ хөл хоройн дээр юм хэлж тий. Хөл хорой бол ер нь бол хөл хоройтой байгаа. Гэхдээ яг бүр тийм амар одоо юу биш. Бүр яг жинхэнэ локдаун бол болцсон биш. Ресторанууд болохоор гадаа суудлууд онгорхоо байгаа. Хүмүүс яг парк марк руу ч юм уу ажиллаж одоо явуулахыг бол амар одоо юу яаж байгаа. Зөвшөөрч байгаа гэдэг юм уу те. Гэхдээ оффист ажилладаг хүмүүс болохоор гэрээс ажиллаж байгаа. Тэгээ шаардлагагүй бол аль болох гэртээ байгаарай гэж зөвлөж байгаа. Тэгээд одоо болохоор болгоо ер нь ихний вакцина хийлгээд эхэлсэн. Тэгэхээр restriction арай буурж байгаа юм билээ. Өмнө нь болохоор нөгөө нэг одоо өөр хотод байдаг хүмүүс өөр хот руу явж болохгүй, эсвэл Канадаар аялаж болохгүй гэсэн restriction байсан. Одоо болохоор 6 сарын 15-наас эхлээд ядаж мууж дотроо аялаад явдаг ч юм уу те. Тэгээд 7 сард илүү Канадаараас аялаж болно гэсэн restriction-ууд буурж байгаа юм билээ. Гоё юм аа. Харин ашигтгаар хурдан аялна гэсэн. Харин. Сайн байна. Канадад сурах гэж байгаа. Сайн байна. Баярлалаа. Сайн байна. Сайн байна. Канадад сурах гэж байгаа. Одоо хэлээ бэлдээд байна. Канад очихоос өмнө юу хийх хэрэгтэй байдаг вэ? Жишээ нь очихоос өмнө Канадын түүх соёл ч юм уу. За энэхүү талаар бид хоёр ерөнхийдөө бол бичлэг дундуураа болгоо. Бичлэг бүрийнхэн дундуур Канад юу ийм соёлтой байдаг шүү, Канадад ийм байдаг шүү гэдгийг хэлдэг байгаа. Тэгэхээр та бид хоёрын бичлэг болгоныг сайн үзээрэй. Энд дээр хараа сүүл хоёул бичлэг хийсэн шүү дээ. Канадын талаар мэдгээд идэвхтэй зүйлсгээд тэрийг нэр үзчихэд болно. Үзгээд бас хэрэгтэй баг. Тэгээ тэрэн дээр бас дурдаагүй зарим нэг юмнуудыг хоёулаа зарим бичлэгнүүдийнхэнд голоор оруулсан байдаг шүү дээ. Hi girls, би одоогоор Австрали улсад гэр бүлээр амьдарч байгаа. Канадад $33 хэр өндөр цалиндаа орох вэ? Энэ болохоор per hour гэж юм шиг байна тийм. Ерөнхийдөө бол одоо манай энэ тийм цагийн ажлын мөнгөнд дунд $15 гэхэд $33 гэхэд хамаагүй бас дунджирх уу, дунджаас жоох илүү жиж магадгүй. Тийм, минимум вэж нугаас 15 гэж 2 нугалчих гэсэн үг шүү. Тийм, тэгэхээр сайн гэсэн үг. За, сайн байна уу? Канад хэлний бэлтгэл сурмаар байгаа. Хэлний бэлтгэлд очсон бол хичээлийн хажуугаар ажил хийх боломж байдаг уу? Хэрэглээний зардлаа олдог болмоор байх юм гинэ. Хэлний бэлтгэлээр ирж байгаа бол яг үндсэн ангидаа ортлоо ямар ч ажиллах хэрэггүй байгаа. Угаасаа нөгөө нэг юу хэлний бэлтгэлээр ирж байгаа тохиолдолд юу өгдөг байхгүй юу? Ажиллах эрх өгдөг байхгүй юу? Яа, дараагийн. Энд дээр нэг коммент байна. За, ямар амар церемонтэй юм бэ гинэ. Баярлалаа. За, дараагийн асуулт руу. Тоочор явна гэж байх уу?
байж болно. Бид хоёр нөгөө нэг Канадын PR-ыг хэрхэн авах вэ гэдэг бичлэгийн дунд work visa гэж бичсэн шүү дээ, тийм. Тэр нөгөө LMI гэдэг нөгөө виза баг шүү дээ, тийм. Тэрэн дээрээ байгаа. За, сайн байна уу? Commercial cannabis production чиглэлээр сурах боломжтой юу гинэ. За, энэ болохоор тухайн их сургуульд нь одоо энэ чиглэлийн мэрэгжил байгуул мэдээж болно шүү дээ, тийм. Тэгэхээр энэ чиглэлээр одоо сургууль байдаг уу гэдгийг сайн яагаад үзээрэй, бодлоод үзээрэй. Цаг агаар нь ямар вэ? Өвөл нь айтаа тухтай дулаахан байртай юу? Халдаг шал ч юм уу? Халаалт ерөнхий систем яаж хийсэн байдаг бол юм. Энд ер нь халдаг шал маш ховор. Гэхдээ нөгөө нэг байрууд нь бол өндөр яг байрууд нь болохоор цаанаасаа халаалттай байдаг. Тэгэхээр айгүй дулаахан өвөлдөө тийм. Ер нь бол Ванкуверийн хувьд болохоор Торонто альбертаг бодвол хамаагүй дулаахан цас баг ордог. Өвөлдөө ерөнхийдөө бол бороо ордог байгаа. Харин нөгөө нэг хаус нь дотор ингээд өрөө түрээсэлдэг байвал зарим хаус нь болохоор нөгөө дээд айлаасаа халааж өгдөг. Тэгээ дээд айл нь халаахгүй болохоор амар хүйтэн байдаг. Тэгэхээр зарим түрээслэгчүүд нь тусдаа ингээд пар авдаг байгаа. Тэр ингэдэм бил шүү дээ. Зарим хаус болохоор угаасаа хаус даяараа нэг ганцхан халахдаг юм бил шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг зарим нь ингээд угаас хүүтэнд багцсан. Тийм зарим нь болохоор амар бээр хийгээд байдаг. Зарим хаус ч юм болохоор өрөө болгоно халаалттай байдаг. Харин тийм. Тэгэхээр яг байраа маш сайн анхнаасаа харах хэрэгтэй байна. Сайн нөө хэлний оноогүй Канадад сурах боломжтой юу? Одоо 12 дугаар ангид төгсөх хүүхэд байна. Гэсэн чинь доор нь хариулсан гэхгүй. За энэ үний хувьд болохоор ерөнхийдөө бол ихэнх сургуульд бол хэлний оноогүй ирж болохгүй байгаа. Заавал IELTS-ийн оноо шаарддаг. Гэтээ дээр сайн нэг хүн хэлсэн байсан шүү дээ. Монтролд болохоор IELTS-ийн оноо шаарддаггүйгээр сурах боломжтой юм билээ гэдэг. Тэрийгээ бас судлаад үзвэл зүгээр. Өмнө би харж ирсэн баггүй юу? Тэгсэн чинь одоо нөгөө нэг одоо байгаа газар чинь одоо юу англи хэлийг их ашигладаг болчихсон. Бараг хоёр дахь хэл нь англи хэл бол. Эсвэл одоо сурж байгаа ахлах сургууль чинь одоо нөгөө англи хэл international school байх юм бол хичээлүүд англи хэл дээр авдаг ч юм уу. Тим сургууль чинь 2-оос дээш жил сурсан гэдэг нэг юм нөхцөлтөө байх юм бол IELTS-ийн оноо өгөхгүйгээр ирэх боломжтой байдаг. Юу л юм байна л да. Нөгөө нэг 10 жил чинь яг одоо сонны хэлсээр хувийн сургуультай зарим ихэнх хичээлүүд нь англиар ордог. Тэгээд тэр нь улсад даяараа ингээд нөгөө нэг одоо батлагдсан IB програмтай скуулууд ерөнхийдөө бол IELTS-ийн оноо шаарддаггүй. Бизнесээ сурья гэвэл аль сургуулийн дээр бол бизнесээ сурах гэвэл бүхэл сургууль бизнесийн програм байгаа. Тэгээ аль сургууль сурхан дээр бол гэдг нь бас л таны өөрийн чинь сонголт авах яг аль сургуультай илүү ормоор байна тий. Манай Ванкуверийн хувьд болохоор SFU-гийн бизнесийн юу нь бол хамаагүй дээр гэж би бол хувьдаа мэднэ. Гэтэ хүн хүний өнцөг нь өөр штэ тий. UBC-снээ сайн гэдэг. Гэтэ UBC миний хувьд болохоор арай жоох нөө political улс төр тал руугаа, science тал руугаа SFU-г бодвол дээр юм болов гэж боддог байгаа. Тэгэхээр дахиад энэ чинь нөгөө хүн хүний өнцөг өөр болчих жоох байхгүй. Тийм. Тэгэхээр та өөрөө сайн судалж үзээрэй. Нэг асуулт асуух гэсэн юм аа. Монгол бакалаврын зэрэгээр төгсөөд Канада руу цагаачлаад мэргэжлэрээ ажиллах боломж хэр байдаг юм бол би нэгтлэн бодогч юм л та гинэ. За энэ болохоор одоо нэгтлэн бодогч гэхээр яг ингэдэм билээ. Монголд болохоор нэгтлэн бодогч нь Оросын програмыг ашигладаг. Энэ болохоор нөгөө юу юм бэлээ? Америкт юм одоо нөгөө стандарттай тийм програм ашигладаг юм билээ. Тэгэхээр одоо ингээд энд ажилд орох гэхээр жоохон юу яадаг юм бэлээ. Одоо нөгөө програм нь өөр болохоор яг 100% бас нөгөө тэр ингээд шилжүүлэгдэхгүй, туршлагаар шилжүүлэгдэхгүй. Тэгэхээр энд ирчээд миний бодлоор ямар нэгэн сертификаттай байвал хурдан ажилд орох байх. Гэхдээ мэдээж угаасаа хүнээсээ болно. Одоо нөгөөнийхөө англи хэлний одоо англи хэлний чадвар нь хэрэг те бас тэгээд нөгөө нь ингээд зөвхөн нэгтлэн бодогч гэдэг нөгөө энэ мэрэгчлээсээ гадна өөр ямар софт скилтэй юм гэж юм уу ажилд ороход амар олон юмнаас хамаарах байх. Тэгэхээр боломжгүй бол биш. Гэхдээ амархан бас биш баха. Яагаад тэгэхээр энд амар өрсөлдөөн ихтэй болохоор. Тэгээд нэгтлэн бодогчийн хувьд болохоор ер нь бол Канадын ямар ч мэрэгчлэр байсан Канадын заавал туршлагатай ч юм уу те ядаж North American туршлагатай байвал ажилд авахт нь их сайн байдаг. Зүгээр Монголд ингээд 20 жил ингээд нэгтлэн бодогчоор ажилласан. Тэгээд системийн хувьд болохоор одоо Канада Америкийн системийг хэрэглэдэг байсан ч гэсэн ерөнхийдөө бол тэрийг нээх бол хаваад байдаггүй. Одоо бас Монголд ч нөгөө нэг EDP гэл янз бүрийн artificial intelligence системүүд орсон. Тэгээд тэрийг ч нэ харгалздаггүй байгаа. За, сайн өгтөө travel визагаар очоод визаны ангиллал тэндээ солих боломж хэр байдаг вэ? Баярлалаа. Талаар болохоор
болох боломжтой байж магадгүй. Болох боломжтой гэдэг юм байлээ. Угаасаа гэхдээ болох боломжтой гэдэг нь яагаад вэ гэхээр угаасаа нөгөө Канадын английн визаны шалгуур нь өндөр болохоор английн визээр ирж байгаа хүмүүс ч юм уу гэдэг чинь нөгөө санхүүгийн баталгаа ч юм уу хамаг нь болцсон баа гэсэн үг шүү дээ. Тэгээ ирчээд сургууль руу аплайдаа тэнцээд юугаа солиулж болдог юм шиг үлээ. Хүмүүс болдог гэд бийдэг юм билээ. Гэтэ яг 100%. Гэхдээ тийм 100% бол ихтгэлтэй биш байна. Тэгээд мэдээж бас юу л яхах та ийм байхгүй юу? Ядаж нэг Канадад ирээд буцаад яваа дахиад Канадад ирэх хүсэлтэй байна тий. Би одоо ингээд Канадад аялаад үзсэн юм аа. Одоо болохоор би Канадад сурах хүсэлтэй байна гэвэл дараагийн тэр сургалтын виза чинь бусад Канадад ирээгүй хүнийг одоо хамаагүй сайн хурдан гарах боломжтой байхгүй юу? А тэрнээс биш шууд Канадад аяллаар ирчээд эн чинь сайхан юм байна. Би энэ Канадад цагаачламаар байна гэвэл бас арай жоохон гэх бах тий. Тэгэхээр ер нь бол болох боломжтой. Ингээд гэдэм бэл тэгээд ирч одоо эн чинь бас гол нь олон улсын оюутан болж ирэх гэж байна шүү дээ. Тэгэхээр Канадын нөгөө нэг засгийн газар юу хардаг вэ гэхээр буцаж эх орн руугаа буцах баталгааг хардаг байхгүй юу. Тэгэхээр ингээ эн чинь аяллаар ирчээд виза солих чинь гэдэг нь жоохон ноот байж магадгүй тий. Тийм. Тэгэхээр буцаад эх орондоо очичоод үнэхээр таалагдлаа. Би энэ сурах ёстой юм байна гэж мэдүүлэг өгөх боломжтой тийм. Тэгэхээр гол анхаарах юм нөгөө эх орондоо үлдэх нөгөө баталгаанд байгаа юу гэдэг ч юм уу. Монголд гэрийнх нь байгаа юу эсвэл хөрөнгө мөрөнгө ч юм уу байгаа юу байвал арай боломжтой баха. Тийм. За тэгээд ингээ болчлаа. За баярлалаа. Бид хоёр ингээ бүх асуултууданд хариуллаа. Тэгээд та бүгдтэй бид хоёрыг ингээ дэмжиж үздэгт баярлалаа. Тэгээд дахиад асуултууд асуумаар байвал ингээд асууч чагаараа бид хоёр тэгээд чадах ятгаараа ингээд видео хийгээд оруулаа хариулж байна. Тэгээд бид хоёрыг хариу бичихгүй байна гэж бити уурлаарай. Бити гомдоорой. За баярлалаа. Дараагийн дугаараас баяртай. Баяртай.